Хичээл радио 88.3 дэлгэнд дээр сүгэт харуулаад сонсож байгаа хэрхэн танд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 14 цаг 12 минут болж байна. Радион 3 дахь студиэс хөтлөгч мөгийн хөтлөгч цэцэг нариулагч Гамболтын ангаранаар нөгөө тал нэвтрүүлгийг өргөхөд бэлэн боллоо. Өдрийн мөгийн. За өдрийн мэнд. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар таныг сонсож байна гэсэн уриатаагаар интернет эмнэлэг хамтран ажиллана. За мөн Silk Feminine Wash буюу эмэгтэйчүүдийн шингэн савн хамтран ажиллана. За ингээд нөгөө тал нэвтрүүлэг 7 хоног болгоны 5 гарагт орчин цагийн хаад гэдэг булангаараа хүрж байгаа. За одоо бол яг ингээд хаан цэцгэлтэй улс орон цөөхөн тэгтээ яг байдаг. Тэгэхээр өнөөдөр бол Сауди Арабын хааны тухай за бас яг хаан болоогүй тэгтээ хааны зэрэгтэй эрх мэдэлтэйгээр төр барьж байгаа ханхуугийн тухай ярина. За Сауди Араб гэхээр эднийх чинь бүр ерөөсөө нэг гэр бүлэрээ тэр чигээр нөгөө Петродолны 90 үеийг эхлүүлсэн гэр бүлийнхэн гэдэг чинь улсаа бараг ингээд нөгөө юугаараа удмаараа нэрлэлсэн. За тэгэхээр Сауди Араб нь хаан цэцгэлтэй улсыг исламын шашны шариатын хуулиар удирддаг. Тэгээд хаан нь Салман бин Абдул-Азиз Аль Сауд гэдэг хүн байдаг. За тэгсэн энэ хүний эцэг нь Абдул-Азиз Аль Сауд гэж хүн Сауди Арабын улсыг үндэслэгч. Тэгээ Сауди Арабын анхны хаан байсан ийм хүн. Тэгээ эднийх айл нөгөө Сауди удмынхан гэж 1800-аад оны үеэс бүс нутагтаа нэр хүндтэй нөлөөтэй хүмүүс байж агаад тэгээд Османы эзэнт улсад эзлэгдсэн байсан Рияд хотыг 1902 онд эзэлж авчээ. За ер нь бол тэгэхээр Сауди Араб гэдэг нь бол энэ Сауд хааны удмынхан үүсгэн байгуулсан улс учраас хааныхаа бараг удмынхан нэрээр Аль Сауд гэдэг том хааны удам байна. За ингээд 1902 онд Рияд хотыг эзэлж авлаа. 1913 онд Персийн булангийн ойролцоо нутгийг эзэлж аваад ингээд тухайн бүс нутагтаа хяналтаа тогтоож эхэлсэн. 25 онд исламын шашны хамгийн ариун хотууд гэгддэг. За Мекка, Медина хотуудыг Хашимитийн удмын хаанаас булааж авсан. 32 онд Абдул-Азиз ибн Сауд бүх араб нутгийг нэгтгэхэд ингээд Сауди Арабын хаант улс буюу Kingdom of Saudi Arabia гэдэг ийм улс байгуулснаа зарласан байна 32 онд. Ингээд 6 жилийн дараа 38 онд нөгөө 13 онд эзлэн авсан Персийн булсанд нь газрын тосны асар их нөөц нээгдээд за ингээд улсынх нь эдийн засаг маш хүчтэй болж эхэлсэн. За энэ хаан бол 1932-оос 53 оны хооронд хаан суужгаад ингээд 78 наснда тэнгэр талсан байд юм байна. Энд чинь хамгийн анхных нь хааны тухай ярьж байгаа. Тий, Саудын Араб гэдэг улсыг үндэслэгч хааны тухай. Тэгээд 78 наслсан үе юм биш үү? За тэгсэн 1953 онд Абдул-Азиз хааны ууган хүү Сауд ибн Абдул-Азиз нь Сауди Арабын 2 дахь хаан болж байна. За. Тэгээ энэ хаан нөгөө хитрхи тансаг амьдралтай, үрэлгэн төсвийн зарцуулалтаараа дэлхийд ингээ үнэхээр толгой зохиодсон юм байна л да. Эннээсээ болоод маш их шүүмжлүүлж исэн. За ингээд хаан ширээнээсээ татаж буулгаад хаан ширээнээс нь буулгаад дүүн хаан болж байгаа. Тэгээ ингээ хаан болоод байжсэн чинь энэ хааныг нь өөр нэг дүүн буудаж хөнөөгөөд өөрөө хаан болоод гээд ерөөсөө ингээ нэг 5 үеийн хааны түүх ингээ энээс хойш үргэлжилж байгаа. Маш богино хугацаанд. Энэ Сауди Арабч нөгөө нэг маш олон их нэртэй байхыг дэмждэг ч тийм. Тийм учраас маш олон хүүхдүүдтэй удам залгаа хүүхдүүд ингээ ерөөсөө амар бужигналдаа л байж идэм билээ шүү дээ. Тэгээ ингээ 5 хааны үе солигдож байгаа. За тэгсэн энэ хооронд юу болж ийн гэхээр манайх Америкт газрын тос нийлүүлэхгүй шүү гэх ингээ ерөөхдөө жоохон томрох байдалтай болж эхэлж байгаа шүү дээ. Маш их нөгөө газрын тосны нөөцтэй болсон. Тэгээ бүр сүүл рүүгээ Европ руу газрын тос нийлүүлэхгүй гэдэг юм хориг тавьж хүртэл үтсэн юм билээ. Тэгээд Иран, Иракийн дайм болонгууд засгийн газрын тосны үн маш их тэнгэрт хөрөөд за ер нь бол ингээд нэлээ их болоод яаж яахт нь Иракууд Кувейтийг эзэлж аваад дахиад газрын тосны хямрал болоод ингээд маш одоо улс төрийн геополитикийн хувьд бол ингээд асуудалтай байх үед энэ дундаас Сауди Араб хожоод яваадсэн гэсэн. Ашигтай байгаадсан гэсэн үг шүү дээ. Газрын тосны үн өндөр байгаадсан болохоор. За ингээ 2005 онтой золгож энэ 2005 онд Абдулла ибн Абдул-Азиз гэж энэ Сауди удмын 6 дахь хүн хаан суугаад улс төрийн байдлаа тогтворжуулаад эзэн засгаа бэхжүүлээд эмэгтэйчүүдийг боловсрол эзэмшиж ажил эрхлэхийг зөвшөөрч эхэлсэн. Өөрөөр хэлбэл эдийн засгийн шинжилгээ хийсэн гэж хэлж байна л да. Тэгэд энэ хаан 2015 онд 90 наснда таалт төгсөж. Өндөр наслаас хаан байна. Ер нь л өндөр наслтай юм биш үү те? За Сауди удмын 7 дахь хаан. За саяны 90 наслсан хүн чинь бол 2015 он насварсан хүн чинь бол 6 дахь хаан гэж байгаа тий. 1 дахь 2 дахь хаан гайгүй байж байгаа 3 4 5 дахь хаан нь бол ингээл богинохон хугацаанд ингээд өнөр нь хуцаанаас өмнө ямар нэгэн байдлаар хаан ширнээс бууцсан юм байна тий. За ингээд Сауди удмын 7 дахь хаан Салман ибн Абдул-Азиз 2015 онд 80 наснда Сауди Арабын хаан болж байгаа.
80 нас хүртэл хүлээсэн. Гэхдээ ч одоо нөгөө өмнөхүүд нь хаан болоод явчихаар ч одоо дараагийнх нь хүлээхээс өөр арга юм шүү дээ. Тэгээд 80-таа хаан болж байгаа хгүй. За Ибн гэдэг нь бол мэдээж хүү гэсэн үг тий. Ибн одоо Салман ибн Абдул Азиз гэдэг нь бол Салманы хүү Абдул Азиз гэсэн үг. За ингээд Салман хаан Сауди Араб улсыг үндэслэгч Абдул Азиз хааны 25 дахь хүү. За арабууд мэдээж олон их нэртэй, тэр чинээгээр олон хүүхэдтэй. За ялангуяа хаан бол маш олон их нэр хүүхэдтэй байдаг. Тэгээд өмнөх 5 хаан бол дандаа ах нар нь байсан гэсэн үг. Тэгээл 80 хүртэл хаан ширхэж байгаагүй. За ингээд хаан болсноос хойш 3 сарын дараа зарлиг гаргаад угсаа залгамжлах хунтайчийн жагсаалтыг сольсон. Эхлээд өөрийнхөө үеэл Мухаммед бин Наиф гэдэг хүнийг яг миний дараа угсаа залгамжлах хаан хүү гэж нэгдүгürt бичээд. Үеэл гэдэг чи одоо нөгөө өөр хатнаас нь төрсэн хүүгийг хэлж штэ тий. Тий, одоо ихтлүүс хүүхдүүд гэсэн үг юм уу та? Тийм гэсэн үг юм байна. Тий, тэрэн шиг. За харин жагсаалтын 2 дугаарт өөрийн төрсэн хүү болох Мухаммед бин Салманыг бичсэн. За ингээд нэгдүгürt бол хэрвээ миний дараа хаан ширээн залгамжлыг гэвэл за энэ Мухаммед Наиф гэдэг миний үеэл нэгдүгürt хаан болно. Хэрвээ энэ хаан болж чадахгүй бол хоёрт нь жагсаалтын 2 дугаарт миний төрсөн хүү Мухаммед бин Салман болно. Тэгэд ингээд өөр хаан болонгуудаа ингээд юугаа өөрчилчихдэг юм байна. Хаан ширээний тэр нөгөө нэг чагсаалтуудыг. За ингээд 2 жилийн дараа 2017 онд нөгөө Мухаммед бин Наиф гэдэг үеэлийг шууд чагсаалаас нь хасчаад нэгдүгээр хаан ширээнд авах байсан. Чагсаалаас нь хасчаад засгийн газрын, улс төрийн бүх албан тушаалаас нь чөлөөлөө хийцэн. Ингээд 2 дугаарт байсан өөрийнхөө хүү Мухаммед бин Салманыг шууд угсаа залгамжлах хунтайж болгоо зарласан. Тэгэхээр ч одоо нөгөө үлдсэн үеэлүүдэд нь хаан болох ямар ч боломж байхгүй болчихлоо гэсэн үг юм шүү дээ. Тий. За ингээд Мухаммед бин Салман болвол 1985 онд төрсөн Салман ибн Абдул Азиз хааны 3 дахь хатнаас төрсөн 7 дахь хүн. 20-д гэхэр ч одоо аргачлгүй юм байна. Ямар амар юм бэ те. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулчаа тэгээ өргөжлүүлье те. За хамтран ажиллагчаар таныг сонсож байна гэсэн үрэтэйгээр интернет имлэг хамтран ажиллаж байна. За интернет имлэг хавдраар өвдсөн хүн, за хавдраар ингээд одоо өвдсөн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс эсвэл одоо таны гэр бүлд хавдраар өвдсөн эмчилгээ хийлгэж байгаа ч юм уу ийм хүн байгаа бол тэр хавдраар өвдсөн гэр бүлийнхний хүмүүсийн ар гэрээхэнд зөвлөгөө өгөх. За сонирхсон асуултанд нь хариулах 5 удаагийн ийм үн төлбөргүй нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байгаа. Энэ өдөрлөг үнэхээр чухал юм билээ. Ер нь бид нар ингээд нөгөө за яах вэ амархаараа болон за яах вэ ингээд дараа нь завтаа болохоор эрүүл мэндэд анхаарна гэж яваад идэг энэ айгүй буруу. За тэгэхээр энэ өдөрлөг 5 удаагийн өдөрлөгийн нэг дахь өдөрлөг нь бол болоод өнгөрсөн. Харин 2 дахь өдөрлөг нь 4-р сарын 11-нд болох юм билээ. 11-ний баасан гарагт гэсэн үг. Эх 7 хоногийн 5 дахь өдөр гэсэн үг шүү дээ. Яа тийм байна. Энд ямар өдөрлөг болох чинь гэхээр элэг цус нойр булчирхай хор тавдрын оншилгоо, эмчилгээ, хяналт. Ер нь бол манайхан элэг тэгээд энэ юугаараа нойр булчирхайгаар айгүй тэргүүлт юм билээ шүү дээ. Хор тавдар дундаа 3 цагт интернет имлэг дээр болох юм байна тий. За тэгвэл 3 дахь өдөрлөг нь умайн хөх умайн хүзүү өндгөвчний хор тавдрын оншилгоо эмчилгээ хяналт гэсэн энэ чиглэлийн дагуу 4-р сарын 25-ны баасан гарагт 15 цагт бол 4-дөх нь уушиг гол тавдрын оншилгоо эмчилгээ хяналт гэсэн энэ чиглэлээр 5 сарын 9-нд 9-ний баасан гарагт 15 цагт болно. За 5 дугаарх нь бусад төрлийн хор тавдрын оншилгоо эмчилгээ хяналт гэсэн чиглэлээр 5 сарын 23-нд юм байна. За тэгэхээр 14 хоногт нэг удаа зохион байгуулагдаад байна гэж байна. 14 хоног тутамд нэг удаа баасан гарагт 15 цагаас интернет имлэг дээр зохион байгуулагдана. За энэ өдөрлөг бол 2-7 хоногт нэг удаа үн төлбөргүй гэж байгаа юм. Тэгээд интернет имлэг дээр яг тэр хавдраар өвчлөсөн байгаа хүмүүс эсвэл хавдраар өвчлөсөн хүмүүсийн ар гэрээхээ очиод эмчээс асуугаад тий ойлгохгүй байгаа юм асуугаад за ингээд өөртөө хэрэгтэй яг мэрэгжлийн эмчийн зөвлөгөө мэдээллийг авах боломжтой. Facebook-ээс ер нь ийм эрүүл мэндтэй холбоотой зөвлөмжийг аль болохоор бити аваарай гэж би л өгсмээр байна. Яг үнэ очиж үзсэн дээр тэгээд Facebook-ээс интернет хоспитал Монголиа гэдэг хуудсыг нь хайж агаад дагчих юм бол тухайн цаг үед яг хэрэгтэй мэдээлүүд нь ороо явна шүү дээ тий. За тэдэн сарын тэдний өдөр энэ ийм чиглэлээр хяналт үзлэг болох ч гинэ өдөрлөг болох ч гинэ гэдэг ингээ мэдээлэл нь ороод та мартахгүйгээр санаад оролцох боломжтой гэсэн үг. За хамгийн ойрхон болох өдөрлөг нь тий эрх баасан гараг буюу 4-р сарын 11-ний баасан гарагт 15 цагаас интернет имлэг дээр элэг зүс нойр булчирхайн хорт хавдрын оншилгоо эмчилгээ хяналтын талаар ингээд эмчнэр мэдээлэл өгнө. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 77 техник 1111 гэсэн дугаараас авах юм байна. 77 техник 1111. За баярлалаа манай нэвтрүүлэгтээ таныг сонсож байна гэсэн уриатаагаар интернет имлэг хамтран ажиллаа. Баярлалаа. За 7 хоног болгоны лав гарагт орчин цагийн хаад гэдэг булангаар танд хүрч байгаа. Тэ за тэгээд энэ бид хоёр өнөөдөр бол Сауди Арабийн хааны тухай ярьж байгаа.
За тийм. За ингээд Мохаммед бин Салман угсаад залгамжлах хунтайж Сауди Араб улсын ерөнхий сайд, Батлан хамгаалахын сайд, дээд шүүх ерөнхий шүүгч болсон. Энд угсаад залгамжлан гэхлээр эрх мэдлээ авчаар бүр ийм амар эрх мэдлэлтэй болчт юм уу те? Тэгэн шүү дээ. Энд чинь нөгөө хэмжээгөө өрх таан гэдэг чинь ингээл бүх юмыг өөрөө мэднэ. Зөө амар юм байна. За ингээд Салман ибн Абдул Азиз хаан насан өндөр болсон учраас улс төрийн үйл ажиллагаанд ерөөсөөр оролцохоо болоод хойшоо суугаад улс орны хэрэг явдлыг нь угсаад залгамжлах хунтайж руугаа шилжүүлж юм л да. Өөрөө тэтгэвртэй гарсан гэсэн үг. Гэхдээ ер нь бол хаан хിവэрээ хааны тэтмээ өгөөгүй. Гэхдээ хунтайж үйл ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэсэн үг. Мохаммед бин Салман Сауди Араб улсын ирээдүйн хаан болох нь одоо ингээд нэгэнд тодорхой болчихж байгаа. Тэгээд ийм учраас төрийн тэр бүх эрх мэдлийг карта хатгаж эхэлсэн гэдэг юм байна. Тэгсэн энийг нь юугаар илэрхийлж юм гэхээр хөрш эмийн улсад улс төрийн эмх замбраагүй байдал гарсан чинь за ингээд бүс нутгийн их тайван байдлыг хянана гэд эмийн рүү цэрэг оруулж байгаа. За ингээд оруулахдаа агаараас цохилт өгөөд тэнгисийн цэргийн бүслэлт ингэж хийж исэн. Тэгэхээр энүүгээр бас нөгөө ингээд улс төрийн эрх мэдлийг карта авчлаа гэдэг үйл явдлыг харж болж байгаа юм лээ. За ингээд мөн дайны улмаас гэр орноосоо дөрвсөн исламын шашинтай хүмүүст туслах сан байгуулсан юм байна. Тэгээд дэлхийн 40 гаруй оронд 1.8 тэрбум долларын өртөгтэй 400 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн гинэ. За. Тэгэхээр одоо нөгөө сайн талыг яриад гэсэн үг шүү дээ. Йордан дахь Сирийн дөрвөстийн Затар хооронд амьдардаг 180,555 сир иргэнд эмнэлгийн тусламж үзүүлж байгаа. За ингээд дайны үеэр шархагдсан 1839 энгийн иргэнд нийтдээ 2.3 сая доллар зарцуулаад за ерөнхийдөө ихэвчлэн тэр нөгөө гар хөл юм хиймэл хэрэгтэн хийлгэж өгсөн байдаг юм байна. За Сауди Арабын одоо бол угсаа залгамжлах хаан хүү. За альбан бусаар бол хаан гэж байгаа тийм. Хаан бол юу нэг хаяг ингээд нэг юм төрийн үйл ажиллагаанд оролцохоо болцсон. За энэ хүн болохоор за ингээд дайн хийж байгаа юм. Цэрэг хөдөлгөж байгаа тийм. Хөрс зэрэгэлдээ улс орнууд цэрэг хөдөлгөнө гэдэг чинь хамгийн том эрх мэдэл. Ер нь улс төрд бол цэрэг хөдөлгөх эрх мэдэл хинд байна. Тэр хүнд хамгийн одоо том эрх мэдэл байдаг гэж үздэг. За дайн хийж байна. За дээрэс нь ингээд тусламжийн одоо юу гэдгийг том арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Нөхөр бол ер нь нэлээд том эрх мэдэлтэй болсон. Мэдээж ирээдүйд хаан болох нь тодорхой. За хааны үүрэг гүйцэтгэгчийг ярихаас өмнө одоо энэ Сауди Арабын нөхцөл байдлыг за ер нь бол яг ингээ нэг барууны буюу одоо юу гэдэг өндөр хөгжилтэй орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагад юу гэж бичдэг вэ гэхээр хязгааргүй эрэхтэй хаант засаглалтай учраас энэ улсад бол чөлөө төрсөлтөө Сауди Араб чөлөө төрсөлтөө байхгүй. За шашны бодлогын улмаас ер нь бол эрх баригчид бол хүний эрхийг Сауди Арабд байгаа энгийн хүний эрхийг бол маш их хязгаарладаг. За хүний эрхийг барууны ертөнцид бол маш их ярьдаг. Тэгэн гууд барууны ертөнц Сауди Арабын талаар юу шүүмжилдэг вэ гэхээр засгийн газрыг шүүмжилсэн хүмүүсийг баривчлаад бүр ингээд эрүү хэрэг үүсгэж шоронд хорчдог. За хэдийгээр сошиал медиа Сауди Арабд харьцангуй нээлттэй байдаг ч гэсэн одоо тэр сошиал медиаг ашиглаад өөрийнхөө засгийн газрыг дахиад засгийн газраа гэдэг нь хааныг гэсэн үг тийм шүүмжилсэн бол тэр хүмүүсийг шууд терроризм гэдэг зүйл ангиар ялалдаг. За бүх хэвлэл мэдээлэл хатуу хяналттай ер нь бол өөр үзэл бодол хэвлэл мэдээлэлээр гарахыг бол хориглодог. За исламын шашны сүннит буюу исламын шиит сүннит гэдэг хоёр том урсгал байна тийм. Тэгэхэнгууд сүннит буюу ваххабизм урсгалыг Сауди Араб зөвшөөрдөг. Харин өөр шашин шүтэх хориотой. Тэр үеийн исламын шашны шиит урсгалынхныгаа хавчин гадуурхдаг. За дээрээс нь бүр исламын биш. За христийн шашин, юудын шашин, одоо буддийн шашин гэдэг мэдгүй өөр шашин одоо сүм хийд барих нь байтугай мөргөл залбирал хийхийг хатуу хориглоно. За цаазаар авах ял итвэхтэй хэрэгэлдэг. Өөртөө бол тэгж тайлбарладаг гэж байгаа. Бид нар бол ингээд хүнд гимт хэрэгтэн терроризм гэж байгаа шүү. Терроризм хар тамхи наймаалах гэмт хэрэгүүдэд шууд цаазын ял оноодгоо гэж тайлбарладаг. Тэгсэн хэрнээ түрүү ярьсан нөгөө нэг сошиал медиа дээр засгийн газрын хөөмжилсэн хүмүүсийг чи террорист үйл ажиллагаа явуулсан гэж аваад тэгэхээр ингээд амар засгийн газрыг шүүмжилснээ хүний чи террорист үйл ажиллагаа явуулсан гэж аваад тэгээд шууд зүйл анги нь болохоор терроризм хийсэн хүнийг бол цаазж болно гэж үздэг гэж байна. Тэг ер нь бол ийм терроризм гэдэг зүйл ангиар шийтгэж хүмүүс бол их ихтэй улс төрийн идэвхтүүд буюу одоо Сауди Арабын засгийн газраа шүүмжилсэн хүмүүс байдаг гэж. За энэ бол яг нэг барууны хэвлэл мэдээлэл ингэж бичдэг шүү дээ. За цаазын ялыг шууд гудамжинд олонний өмнө гүйцэтгэдэг. Дүүжилж хороодог, за бууддаг, эсвэл бүр сэлмээр толгойг завчдаг. Ийм их үү. За Сауди Араб улс дэлхийд цаазаар ах ялыг хамгийн их гүйцэтгэдэг орны нэг. 2014 онд 90 хүнийг цаазалсан гэдэг юм мэдээлэлүүд юм байна. За тэгвэл 2015 онд хамгийн багадаа 158
8 хүнийг цаазалсан. Ингээд цаазын тоо өсөөл яваад байгаа гэсэн жил ирэх тусам. Тэгээ олон улсын байгууллагуудаас ингэж юм л да. Танах одоо хүнийг санаатаа алах онц хүнд гэмт хэрэг хийчээгүй юм бол цаазаар авах болооч гэсэн юм байна. Улсаас. Тэгсэн угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салман цаазаар авах ялыг хязгаарлая болиё гэж юу нь бол амлалт өгсөн юм байна л да. За гэхдээ эднэр чинь хүн алаагүйч хар тамхи тээвэрлээ зараад байна штэ. Бас террор хийгээд байна. Тийм учраас цааз өгөлгүй яах вэ гэд ингээд цаажилчдаг. Тэгээд энэ террор хийнэ гэдэг чинь бас л нөгөө нэг зүгээр өөр үзэл бодолтой байсныхаа төлөө л баг ингээд цааслах. Террор хийгээд байна уу? Үнэхээр террор хийгээд байна уу? Тэ? Харьцангуй араб бол харьцангуй 50 бүснэлтэг гэдэг байгаа шүү дээ. Тэгсэн ирнэ террор гэдэг байгаа мэдэхгүй. Тэгээ гудамд нь ингээ хүнийг сэлмэр завччихна гэдэг ямар амар. Тэгсэн жил ирэх тусам нөгөө цааз гүйцэтгэх тоо өндөрсөд байгаа гэсэн. 2022 онд зөвхөн нэг өдөрт 80 гаруй хүний нэг дор цаазалсан тохиолдол гарсан юм байна. За. Тэгсэн яг энэ онд буюу 2022 онд 196 мянга бишээ 196 за 2023 онд бол 172 2024 онд бол 330 хүний цаазаар авсан. Ингээд энэ нөгөө 14 оноос хойш улмал тоон ихсээд байна л да. За. Энэ бол нөгөө мэдэгдэж байгаа тоон штэ. Гэтэл нөгөө цаазын ажиллагааг ингээ гудамжинд олонний нүдэн дээр хийждэг учраас сэтгүүлч нар энийг бүртгээд авсан тоо юм байгаа юм байна. Гэхдээ улсаас бол яг энэ тоог тэд шүү гэж зарлдаггүй. Тэгээ мэддэхгүй цаана хийдэж байгаа юм билээ мэдхгүй штэ бид нар. Энэ бол зөвхөн бүртгэгдсэн л тоол гэж байгаа. За тэгээд үүнийхээ хажуугаар Сауди Араб улс баривчлагдсан хүмүүсийг ирүүдний шүүдэг, зоддог, цахилгаанаар цохиулдаг, за бүр ганцаарчилсан байдлаар өрөөнд маш удаан хугацаагаар хорж ингэж ирүүдний шүүж тамалдгаа гэсэн мэдээлэл олон улсын тайлангуудад байдгийн гинэ. Тэгээд нөгөө 2017 оны авилгын хэрэг явдал байна. Өмнөх 7 хоног хэлжсэн нөгөө өмнөх 5 дахь өдөр ярьж ирсэн юм аа хамгийн баян үний тухай. Тэгсэн ингэсэн байна. За та нар үнэхээр баян гэлүүгээд Сауди Арабын одоо угсаа залгамжлах хунтайч 2017 оны 5 дугаар сард Мухаммед бин Салман шууд ингээд авилгатай тэмцэх би ингээд улс орныхаа эсрэг авилгатай тэмцэнэ гэд Сауди Арабын бизнесмэнүүд, том бизнесмэнүүд, улс төрийн илүүтэдийн эсрэг юм цэвэрлэгээ эхлүүлсэн. Тэгээ ерөөсөө ингээд авилгын хэрэгт орооцолдсон хинч амьд үлдэхгүй. За тэр авилгын хэрэгт орооцолдсон хүн ханхүү байна уу? Улс төрийн өндөр албан тушаалтан буюу сайд байна уу? Хамаагүй. Би авилгыг улс орноосоо ингээд авилгыг алга болгоно, авилгыг цэвэрлэнэ гэсэн байна. За ингээд нөгөө нэг нөхдүүд бол авилга аваагүй ер нь авилга авах шаардлагагүй юм баян одоо чинэлэг ийм нөхдүүд бол хааны одоо ханхүү гэхээ энэ мэдэгдэлт ач холбогдол өгөөгүй гинэ. За. Тэг яг мэдээж өөрөөсөө бол ингээд хангалттай хэмжээнд хөрөнгөтэй учраас ер нь бол их авилга аваагүй ч гэж бодсон юм. Тэгсэн ер нь бол 2017 оны 11 дугаар сарын 4-ний өдөр улс орныхаа бүр хамгийн баян чинэлэг том бизнесмэнүүд, компани захирлууд, сайд нар ханхүү нарыг бүгдийг хомроглоод бариад авцсан. Тэгээд Риад хотын Ritz Carlton гэдэг амар тансаг баян Ritz Carlton гэдэг зочид буудалд бүгдийг аваачаад эхлээд гэрээ хоригд хийцэн байна. За. Тансаг зочид буудыг хоригдсон бүгдийг. За ингээд баривчлагдсан хүмүүсийн дотор тэр бомтон Сауди Арабын хамгийн баян хүн Аль Валид бин Талал гэдэг хүн орсон байгаа. Одоо Сауди Арабын номер 1 тэр бомтон гэж байгаа юм. Сауди Арабын үндэсний гвардийн дарга ханхүү Мутайб бин Абдулла гэж хүн орсон байгаа юм. Эдийн засаг төлөвлөлтийн сайд Адел Факейх гэж хүн орсон байгаа баригдсан. Сауди Арабын хааны тэнгисийн зэргийн командлагч Адмирал Абдулла бин Султан бин Мухаммед Аль Султан гэж энэ хүнийг аваад бариад хийцэн байгаа юм. За ингээрээс хамгал элитүүд буюу хааны удмын ханхүү нар, за цэргийн том албан тушаалтнууд, улс төрийн албан тушаалтнууд, тэгээ бүр ингээд жирийн том бизнесмэнүүд, баян бизнесмэнүүд бүгдийг ингээд хомроглоод бариад тэгээд том цочид бодолтой авч хорцсон. Энэ тэгээ хамгийн гол нь яг үнэн зөв шүүс юм болоо ямар хэцүү мэд. Энэ хоморгонд нь 320 ханхүүг бариад хорцсон. Одоо өөртөө л одоо баг одоо эцэг нэгтэйч гэдэг юм уу те өөр хааны удмын те хааны арабын тэр хааны удан ханхүүч 40 олон мэд 320 ханхүүг бариад хорцсон. Тэгэд ерөөсө дандаа л өөрх нь хамаатнууд үеэлүүд гэсэн үг. Ийм баян байж авилга авсан гэхэд сонирхээ тэгэхээр энэ одоо нэг л за эвгүй бол явчлаа. Тэгсэн баривчлагдсан хүмүүсийг янз бүрийн аргаар тамлсан байдаг гинэ. За нэг хэсгийг нь нүдийг нь боож агаад зодсон. За нөгөө хэсгийг нь ханнаас гинжилсэн. За 3 дахь хэсгийг нь зодоогүй ч гэсэндээ ингээд нүдийг нь ингээд боож агаад бусдыг нь яг яаж зодж байгаа тэгээд нөгөө зодж байгаа гэсэн чинь тэр чимээг ингээд сонсгодог байсан. Эсвэл ингээд нөгөө бусдынх нь зодж байгааг харуулдаг байсан. Нэг бол ингээд шууд харуулна, нэг бол ингээд нүдийг боож агаад ингээд хүний нөгөө зодуулахаар чи ингээд тарчлаа аюу хэцүү шүү дээ. Энийг сонсгодог байсан гинэ. Тэгээ байцаагдж байгаа хүмүүс яагаад баривчлагдсанаа ч мэдэхгүй байсан гэж итгэх юм. Байцаагч нар нь тэднийг Сауди Арабда хөрөнгийг нь огт тоогоогүй гинэ. Тэгвэл юуг нь тоосон гэхээр гадны банкнд байгаа мөнгө авчир гэж дарамтсан байгаа.
Хэд хэдэн хүнийг Женевийн буюу одоо нөгөө Швейцарын ярьж байна л да. Женевийн банк руу яг одоо утсаар яриад их хэмжээний мөнгийг элчин сайдын яам дээр бэлнээр авчирч өг гэж тулгаж шаардсан. За эсвэл энэ данс руу шилжүүлээ гэж ингэж тулгасан байна. За ингээд зарим бизнесмэнүүд хөрөнгө нь бэлэн мөнгөөр ерөөсөө байдгүй. Тэрийг нэг бол одоо ингээд хувьцаа болгоц эсвэл үйл хөдлөх болгоцсон байгаа шүү дээ, тий. Тэгээ ингээд байцаагч нарт энийг үнэн мөнөөр хэлж штэ. Үгүй надад одоо бэлэн мөнгө байхгүй. Би энд ийм хувьцаа авсан. Тэдээр тийм хувьцаа авсан гэж хэлэхээр бэлэн мөнгө байгаа гэсэн штэ гээ эргэлзээд тэгээ удирдагчаасаа чиглэл авахаар ингээд уцаар асууж ингээд л дээ. Тэгсэн чи цаанаас нь цээл ирж байгаа байхгүй. Хувьцаа бол үйл хөдлөлийг нь аль хэр хурдан хугацаанд мөнгөөр сольж болохыг нь асуугаад төлбөрөө хурдан төлөөд явуулахыг сануулж исэн гинэ. Тэгэхгүй л ер нь бас цаазлан гэж ингэж сүрдүүлж исэн. Өөрөөр хэлэх юм бол энэ бол зүгээр шууд баг дээрмийн үйл ажиллагаа болсон гэж хэлж болохоор шүү дээ. Тэгээд бас айхтар ингэсэн байгаа наадах чинь. Швейцарын хит хэдэн банк руу Сауди Арабиас гинтхэн ийм гүйлгээ хийх хэмжээний гүйлгээ хийх хүсэлт ирсэн байна. Сэжигтэй. Тий, тэгээ гүйлгээний пин код нь бол үнэн зөв байсан. Гүйлгээний пин код нь зөв. Тэгтээ Швейцарын банк гэдэг чинь дэлхийн үнэхээр найдвартайгаар алдартай банк л да. Тэгэнгүүт ганцхан пин кодоор шилжүүлчихгүй. За пин код шилжүүл зөв байсан гут нь баталгаажуулах юм нууц асуудаг гинэ. Тэр асуултууд нь дандаа буруу хариулт байсан. Тэгэнгүүт тэрийг юу гэж мэддэг вэ гэхээр энэ одоо юу гэдэг пин код нь зөв байгаа ч гэсэн баталгаажуулах ингээд нууц асуултанд буруу хариулж ивэл дарамт шахалтын улмаас одоо юу гэдэг пин код аргагүй ирэхэд хилцэх тохиолдол юм байна гэд шууд тэрийг мэдчихдэг гинэ. Одоо банкны ажилтнууд. Супер юм тий. Тий, тэгэн гутаа гүйлгээ хийхгүй шууд цуцлаад пин код нь зөв байсан ч гэсэн гүйлгээ хийхгүй цуцлаад тэгсэн ирнэ бас айхтар. Таны дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байх гэж хэлүүлсэн байгаа. Тэрнээс биш банкуд нь одоо юу гэдэг гүйлгээний баталгаажуулах нууц асуултын хариу буруу байна гэж хэлээгүү. Яа тэгсэн бол жинхэнэ толгой. Тий, тэгэх юм бол чи юм буруу хариулт хэлсэн байж та дахиад гээд ингээд явах байсан байж магадгүй. Тэнгуут нь банкныхан ч гэсэн өөртөө одоо юу гэдэг таны одоо юу гэдэг пин код чинь зөв. За ингээд нөгөө баталгаажуулах асуултын хариулт буруу байна гэж хэлээгүү. Зүгээр л таны дансан дах үлдэгдэл хүрэлцэхгүй байна. Ийшин шилжүүлэх гэж. Нэрээ мөнгө байхгүй юм биш үү гэдэг бодол. Мэдхгүй гэж хэлсэн. Тий, тэгээд ерөөсөнгөө сүүлдээ мөнгө авч чадахгүй болохоор нөгөө нэг баячуудын чинь шүн унтуулахгүй тамалдаг. За ингээд одоо юу гэдэг ингээд цалхаан цээрлүүлдэг, заримд нь толгойд нь хар уут угилдаг, гарыг нь гавладаг. Ингээд тарчлаад гинэ. Ямар амар харгас юм байж. Энэ үйл явцын хүрээнд 17 хүн бэртэж гэмтээд эмнэлэгт хэвцээ. За мөнгөө төлөөгүй үлдсэн хүмүүсийг 5 хоттой нөгөө нэг зочид буудлаасаа аль хаяр гэдэг шууд шорон руу шилжүүлээд за ингээд ар гэртээ шууд холбоо барьж хагаад ар гэр нь одоо энэ хэсэн мөнгийг нь өгөөд одоо хаана л гэсэн үг шүү дээ. Төрнө. Гэтэ 17 хүн бэртэж гэмтээд тэгээд ингээд мөнгөө өгөөгүй гэдэг энэ өгүүлбэрээс бол ер нь бол ихэнх хүмүүс мөнгө өгсөн юм байна тий. Өө чи бүгдийн мөнгө өгч бараг сулсан гэж байна. Зүгээр шууд харин тий чи авилга авсан. Зүгээр гадагшаа болох айгүй зөөрх. Чи авилга авсан. Тий зарим нь ингээд ямар ч улс төрийн нөлөө багхгүй хүмүүс чи барууныхантай хамтарч ажиллахдаа чамд авилга өгсөн. Тий тэгээ чи ингээд Сауди Араби бизнесийн ертөнц рүү оруулж ирсэн. Тийм болохоор авсан авилгынхаа мөнгөийг өг. Тэдэн тэрбум доллар, тэдэн сая доллар, тэдэн сая өггөө нэгчдэг. Тэгээд төлбөрийг өгж явуулсан. Тэгэнгүүт мөнгөө төлөөд гараад ирсэн хүмүүстэй болохоор юу гэсэхээр нэгдүгээр гадаад явжлахгүй. За босон явдлын талаар гадагшаага нэг ч үг унахгүй. Хэрвээ тэх юм бол тэ бид нэр чамайг зүгээр хаанаас ч олоод авнаа. Буцаад бариад авна. Энд чинь төрн буюу хаананых нь одоо албатууд гэж хэлж байна. Тэгээд сулгцсан хүмүүс болон арга ирэхнээс хинэн ч энэ баримтчилгааны тухай тамалсан, зодсон, дарамтлсан тухай мэдээвэл гаргаагүй, хэлээгүй. Тэгвэл тагнуулуудын мэдээгээр ийм бүдгэлэрэнгүй мэдээлэл авсан. Энэ болохоор Сауди Арабид байсан хамгийн эхлээд Египтийн тагнуулын алба анх энэ мэдээллийг задлсан гинэ. За. Сауди Арабид ийм том баримтчилгаа болж байна. Сауди Араби одоо энэ угсаа ламч хүн Салман гэдэг энэ ханхүү чинь бүх том баячуудаасаа ингээд юуны авилгын мөнгө та нар авилга авсан гэдэг ингээд баг мөнгө дээрэмдээд штэ. Тэгээд бүр ингээд одоо юу гэдэг бүр яг ингэж бүр яаж тамалсан, хэдэн төгрөг авсан, хинхэн орс 320 ханхүү. Тэгээ энийг тагнуулын албаных нь Сауди Арабид ажилладаг гадны улсын тагнуулын албууд энэ мэдээллийг юу яасан нийтэд задлсан юм байна. Тэгээд угсаа залгамжлах хунтаач Мухаммад бин Салман албан ёсоор бол улсын номер 1 хүн болцсон юм байна. За одоо юу гэдэг те өөрийнхөө ингээд том одоо юу гэдэг цэргийн командлагчийг хүртэл шууд дуудаж авцраа шоронд хийж чинь тэндээс мөнгө баг дээрэмдэж чихөө авчиж чинь гэдэг чинь энэ хүн бол үнэхээр хэмжээгүй эрэхт хаан болчихж байгаа юм байна. Тийм байна. Тэгээ угаасаа 320 хунтайч гэдэг чинь ямар хэрэг мэдлэлтэй байгааг харуулж илээ л да. Тийм тэгээ энийг бол нэг талаасаа тэгж үзсэн. Нөгөө талаасаа бас зарим одоо юу гэдэг барууны хэвлэлүүд бол ер нь нэг өөрийнхөө өрсөлдөгч нарыг айлгах тий чи миний өмнөөс дуурахгүй шүү. Би одоо энэ орны хаан
Чи одоо гэд ялангуяа тэр 320 ханхуу гэдэг чинь хаан ширээний төлөө өрсөлдөж магадгүй шүү дээ. Тэгэнгუთ нөгөөдүүлийгээ одоо юу гэдэг нэгдүгээрт өөрийнхөө атганд оруулах, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх ийм үйл ажиллагаа бас явсан баха гэж ийм таамаг ус явдаг гин. За тэгсэн энэ үйл явдлын дараа Жамал Хошоги гэдэг ийм хүний хэрэг явдал болсон гэж байгаа. За наадах чи олс дэлхийн мэдээгээр бахан явсныг гэсэн. Би бол анх удаага сонсч ямар амар юм бэ гэж бодсон. За энэ Жамал Хошоги гэдэг энэ хүн Сауди Арабын нэртэй сэтгүүлч. Тэгээ Америкт гарсан Сауди Арабын засгийн газрыг маш нээлттэйгээр хааны гэр бүлийг за ялангуяа нэг угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салманыг хурцаар шүүмжилдэг хүн байсан юм байна. Энд нэгдүгээрт Америкт гарчлаа гэдэг чинь хамгаалалттай болчлоо гэсэн үг шүү дээ. За. Тэгээ Жамал Хошоги бүр ингээд нөгөө нэг Америкт очингуудаа Вашингтон Пост сонд ажилд орсон ийм алдартай нийтлэлж байжээ. За Жамал Хошоги 2018 онд Туркийн иргэн Хатиче Жигинс гэдэг ийм эмэгтэйтэй гэрлэхээр болоод Туркид гэрэлтэд батлуулах шаардлагатай юм байна л да. За ингээд Туркийн иргэний бүртгэлийн алба түүнийг юу гэсэн гэхээр гэр бүлгүй тухай тодорхойлолттой аваад ирээ гэсэн юм байна. За ер нь бол гэрэлтэд батлуулахаар ингэдэг шүү дээ. Яг тэгэхээр нөгөө энэ Хошоги гэдэг өмнө угаасаа гэрэлж исэн юм байна. Тэгээд ийм учраас өмнөх гэрлүүлэлтэд цуцлуулсан гэдэг энэ магадлалгаа аваад ирээ гэж нэгсэн баг. За ер нь бол ингээд хаан чи ингэж тэгтээ те. Тэгсэн Жамал Хошоги 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Турк улсын Истанбул хотод байрлах Сауди Арабын консулын газар руу очсон. За нөгөө нэг хэрэгтэй шаардлагатай бичиг баримтыг авах гэдэг шүү дээ. Тэгсэн консулын газраас эргэж гарч ирээгүй. Амар. Тэгээ сүйд үсгэн одоо энэ гайханы үстэй түүний ингээд баримтчлагдчихсан байж магадгүй гэж санаа зовоод Туркийн цагдаагийн газар болон Америкийн консулд мэдгдсэн баг. Тэгсэн. Хамгийн эхлээл тэр Жамал Хошоги гэдэг сэтгүүлч Сауди Арабын консулын газар руу орсон. Тэгээд эргэж гарч ирээгүй гэдэг. Тэгээ шуугаад эхэлсэн шүү дээ. За нэвтрүүлгийн хамтраа хэлж байгаа мэдээлэл хүргэчихье. 14 цаг 39 минут болж байна. За нэвтрүүлгийн хамтраа ярилцлагчаар Silk Feminine Wash эмэгтэйчүүдийн шингэн савн хамтран ажиллаж байна. За нянгийн эсрэг үйлдэлтэй ургамлын гаралтай шингэн савн энэ Silk Feminine Wash гэдэг байгаа. Тэгээд антисептик гэдэг нь бол эмэгтэйчүүдийн ийм антисептик гэдэг ийм эмэгтэйчүүдийн угаагч юм байна. Тэгээд антисептик нь яадаг гэсэн чинь нян, бактери, вирус, мөөгөнцөр зэрэг бичил биетнийг устгах үйлчилгээтэй. За бас тэр бичил биетний өсөлт дархалтыг зогсоох үйлчилгээтэй юм байна. Гэхдээ химийн хорт бодис агуулаагүй хэрэглэхэд ямар ч аюулгүй. Ийм бүтээгдэхүүн. Тэгээ ер нь бол эмэгтэйчүүдийн шингэн савныг яг ямар үед хэрэглэвэл хамгийн их зүгээр тохиромжтой вэ гэхлээр эмэгтэйчүүдэд сарын тэмдэг ирдэг. Сарын тэмдэг ирэх үеэрээ байнга цэвэрлэгээ хийж явах юм бол эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэж үздэг. За тэгвэл энэ Silk Feminine гэдэг энэ угаагчны хувьд маш гоё зөөлөн бүтцтэй буюу сул хүчлэг шин чанартай гэж байгаа. За энэ болохоор pH нь 5.5-аас 6 гэсэн ийм утгыг заадаг. Тэгээ судалгаанаас харахад ерөнхийдөө эмэгтэйчүүдийн одоо энэ өтрийний хэсэг нь сул хүчлэлэг ийм байх нь хамгийн тохиромжтой гэж үздэг. Тэгээд яагаад зүгээр энгийн савн болтгүй юм гэхлээр энэ өвчүүчтэй орчныг энэ балансыг нь алдагдуулцдаг гэж үздэг байхгүй? Ер нь бол яг хөө ингээд эмэгтэйчүүд гэдэг байгаа ч гэсэн яг эрэгтэйчүүд ч гэсэн угааж болно. Тий, угааж болно гэж байна. Тий, тэгээ удаан хадгалагдах ийм гой сэнгэнсэн мэдрэмжийг өгдөг. За дээрээс нь тэр эмзэг хэсгийн арсыг чийгшүүлдэг, тижээлөгдөг учраас арс хураашуулаад ингээд таталтуулаад байдаг. Тэгээд яг хөө ингээд хөөс нь бол одоо юу гэдгийг арсыг эмзэгшүүлэхгүй. За ингээд нэг удаагийн угаалтаар ингээд хөөс нь арилждаг. Зүг хитрхи хөөсрөөд авахгүй гэсэн юм байна тийм. За найрлаганда цайны модны эфирийн тос агуулсан учраас нингийн эсрэг үйлдэлийг үзүүлж байгаа. Тэгээ цайны модны эфирийн тос гэдэг нь одоо өвтрэний тэр нөгөө нэг тэнцвэртэй өвтрэний орчны тэнцвэртэй байдлыг нь аягуулсан хангаж өгдөг. Тэгээд ийм ямар нэгэн захтнаа байхгүй тухтай мэдрэмжийг төрүүлдэг гэсэн байна. За худалдаж авахын хувьд бол юу юм бэ? Бүх химийн сангуудаар байгаа тийм. Энэ Silk Feminine Wash-ыг нөгөө нэг юу оруулж ирдэг юм бэ лээ? Mary Stops. Тийм Mary Stops чинь маш олон бэлгэвчийг Монголд одоо ч гэсэн оруулж ирж худалдаалдаг шүү дээ. Эмэгтэйчүүдийн имлэг нь 2-3 салбартай байж байгаад тэгээд сүүлд энэ мөсийн урдлах салбар нь хаагаад одоо юу руу явцээ. Нөгөө нэгдүгээр имлэгийн хажууд нөгөө авзах трейд гэдэг шүү дээ. Тийм миний эмэгтэйчүүдийн имлэг байхгүй? За тийм эднийх оруулж ирж байгаа юм байна. За тэгэхээр манай нэвтрүүлэгтээ Silk Feminine Wash шингэн савн хамтран ажилласан илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7711 8710 гэсэн дугаараас аваарай. Баярлалаа. За баярлалаа. Бид өнөөдөр орчин цагийн хаад гэдэг булангаар Сауди Арабын одоо ханхүүгийн тухай ярьж байна. Ер нь бол хаан болох нь тодорхой. Тий. За ингээд нөгөө нэг юуны Туркийн мөрдөн байцаагч нар Сауди Арабын консулын газар руу Жамал Хошоги гэдэг сэтгүүлч ороод гарч ирээгүй гэсэн. Тэнгууд Сауди Арабын консулын газраас Туркийн мөрдөн цагдаагийнхан шаардсан байна.
За ингээд танах руу ийм хүн орсон. Туркийн нутаг дэвсгэр дээр байгаа шүү дээ. Уул нь Стамбул хотод байгаа. Тэгэнгүүт консулын газар нь Жамал Хошогийн консулын үйлчилгээг аваад гараад явцсан шүү дээ. Гэж мэдгдсэн ба. Тэгэхээр нь туркууд танай консулын газарт үзлэг хийх зөвшөөрөл өгөөч гэсэн. Тэгэнгүүт Сауди Араб татгалцсан. За консулын газар буюу элчин сайдын яам гэдэг чинь яг хэдийгээр Улаанбаатарт байгаа ч гэсэн одоо Улаанбаатарт байгаа Хятад элчин сайдын яамны хашаан дотор бол яг Хятад улсын газар гэж үздэг. Нэг алтан бусаараа. Тэгэнгүүт зөвшөөрөөгүй юм байна Сауди Араб. Татгалзаж байна гэж зөвшөөр байна. Тэгэнгүүт консулын газарт шууд орох ирэх байхгүй. Тэгээ Сауди Арабын нутаг дэвсгэр гэж тооцогдно. Тэгээ туркууд ер нь бол маш их шаардсан. 13 хоногийн дараа л арай гэж нэг юм одоо Сауди Арабын одоо консулын газар за цагдаа нар орж ирээд ингээд үзлэг хий гэсэн. За ингээд 2018 оны 10 дугаар сарын 15-нд анх удаа консулын байр нь нэвтэрч шалгалт хийсэн. Энэ хугацаанд боломжит бүх нотлох баримтуудыг устгасан. Сауди Арабын талд байсан одоо юу гэдэг бүх зүйлийг ингээд устгасан байсан гэж зүгээр таамаглалт юм байна. Тэгээ шалгалтын явцад байранд ханы өнгө өөрчлөгдсөн гэдгийг цагдаа тогтоосон байна. Сауди Арабын консулын газар нь ханыхаа өнгөийг өөрчилсөн, бодсон. Зарим хэсэгт нь шинээр ингээд будаг дургцсан уул мөр байсан. Хүчтэй химийн бодис ашиглаад ийм гүн цэвэрлэгээ хийсэн байсан гэж үзсэн мөрдөгч нар. За зарим хэсэгт цустай холбоотой с жигтэй уул мөр илэрсэн. За гэхдээ Хошогигийн цус гэж нотлох боломж байхгүй. За ингээд консулын байранд шалгалт хийсний дараа Сауди Арабын консулын албан ёсны орон сууц болон түүний ойролцох барилгуудад үзлэг хийсэн. Гэхдээ Хошоги амьдараа ч олдоогүй, цогцсон ч олдоогүй. Амар тийм. Жамал Хошоги гэдэг сэтгүүлч. Тийм. Тэгээ түрүү нөгөөгээ хэлжсэн нь тагнуулчид хаасайг уудаг ярьсан тий. Америк нэгдсэн улсын тагнуулын төв газар мөрдлөг явуулаад тэгээ босон явдлыг ерөөхдөө нэг ингэж зураглал гаргасан юм байна л да. За Жамал Хошогийн консулын байранд орж ирж консулын үйлчлэгээ авахыг хүссэн нэгдүгээрт. Тэгээ консул олон улсын хэмжээнд ирэн сурвалжлагч байгаа тэр нөгөө террорист Жамал Хошогийн консулын байранд орж ирснийг шууд төв рүүгээ мэдээлсэн. За Төвөөс буюу Сауди Арабиас түүнийг устгах тушаал ирсэн. Тэгээ Сауди Арабын тусгай хүчний бэлтгэлтэй 15 хүнтэй баг дайчин түүн рүү товтолсон. За толгоор нь цохиж унгаад боомлж амь насыг нь хөнөөсөн. За цогцыг нь олон жижиг хэсэг болгож задлаад, жиргээд устгасан байх ба ямар ч уул мөргөө алга болсон. Консулын газраас гарсан хог хаягдал, за бохир усны тэр хоолоогоор хүний цогцос болон цусны хаягдал гарсан уул мөр ерөөсөө байхгүй. Энэ ажиллагааг угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман өөрөө зөвшөөрч тушаал өгсөн гэж нэг ерөнхийдөө нэг иймэрхүү зураглал Америк нэгдсэн улсын тагнуулын газраас гаргасан юм байна. За ийм тайлан гарсан гэсэн үг. Тэгэхээр үүнээс болоод Америк нэгдсэн улс, Их Британи, Канада зэрэг улсууд Сауди Арабын зарим өндөр албан тушаалтнуудад хориг тавьсан. Амар үйл явдал болж энэ ч одоо аимшигын цаг юм ааши. Кино байгаа ч тий. Тагнуултай кинонууд дээр л ийм гараад байдаг. Би сая нөгөө нэг хиний Жеф Дамрын тухай цувралыг үзэж дуусгасан. Тэрэн дээр чи ингээл суул мөргөө баг болохоор шатагч хүчил хийгээл. Тэгээд яг энэ явдлын дараа Сауди Арабын прокурор тэр маргалдааны улмаас санамсаргүй амиа алдсан гэж хэлсэн байна. Жамал Хошоги гэж тэр сэтгүүлчийн тухай. За ингээд түүнтэй маргалдаж муудалцсан дипломат ажилтныг Сауди Араб руу эргүүлэн татсан гэж мэдгдсэн. За ингээд асуудал бүр өндөр аваад нэгдсэн үндэсний байгууллагын хэмжээнд яригадаад Жамал Хошогигийн алга нь хэвлийн эрх чөлөө, хүний эрхийн асуудалтай холбоотой улс төрийн том хэрэгэ. Сауди Арабын прокурорын мэдгдэл нь эрх баригчид өөрийнхөө хэргийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм а гэж олон улсын хэмжээнд нэлээд одоо юу гэдгийг сенсац болсон. Тэгээд Нүүбийн тусгай элч энэ бол төрийн зохион байгуулалттай санаатай аллага байсан гэж үзэж байгаагаа мэдгдсэн. Ингээд 2019 он Сауди Арабын шүүхээс Жамал Хошогийн алгын эрхтэй холбоотой 5 хүнд цаазын ял, 3 хүнд хорих ял оноосоо бид нар гэж мэдээлсэн байгаа. Зөвөр л мэдээлсэн. Тэгсэн. За ингээд Жамал Хошогийн алгатай холбоотойгоор бид нар ингээд ийм 5 хүнд нь цаазын ял өгсөн, 3 хүнд нь бол хорих ял оноосоо. Тэгсэн ялагдагчдын нэр нь хин байсныг нь бол хэлэх боломжгүй гэсэн баг. Тэгсэн олон улсад бол за үнэхээр үнэн цаазалсан уу юу гэдэг нь бол мэдэхгүй. Нэгдүгээр. За үнэхээр үнэн байгаад цаазалсан байлаа гэхэд яагаад тушаал гүйцэтгсэн зэргүүдээ цаазалсаж байгаа юм бэ? Зүгээр л дээрээс нь одоо тэрийг Жамал Хошоги гэдэг сэтгүүлчийг аал гээд ингээд тушаал авсан хүмүүсийг өөрөө цаазалсаж байгаа юм уу? Тушаал өгсөн хүн нь ингээд ямар ч гим зэмгүй үлдэж байгаа юм уу гэж нэлээд шүүмжлэл гарсан. Гэхдээ одоо тэгэл яг шүүмжлэл шуугаал өнгөрсөн. Амар юм а тий. За одоо муухай минь ярьчлаа, сайн сайхан минь ярих гад хичээе. Гилах гэлтэйх минь хүнд байна. За угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы 2017 онд гаргасан Асын хараа 2030 гэдэг юм хөтөлбөр байд юм байна. За энэ хөтөлбөрийнхөө хүрээнд 2018 оны 6 дугаар сарын 24-нөөс эхлээд эмэгтэйчүүдийг автомашин жолоодохыг хуулиар зөвшөөрсөн. Тэгэхээр энэ өдрийг хүртэл буюу 2018 оны хүртэл Сауди Арабч дэлхий дээр ерөөсөл эмэгтэй хүн машин барихыг хориглдог цорын ганц улс байлаа шүү дээ тий. За мөн энэ Асын хараа 2030
30 гэдэг хөтөлбөрөөр 2018 оноос эхлэн эмэгтэйчүүд эрэгтэй асран хамгаалагчийн зөвшөөрлгүйгээр ажилд орох боломжтой болсон гэдэг. За. Амар хэцүү бас тийм эмэгтэйчүүд ирэхийг хязгаарладаг. За өмнө нь болохоор яадаг байсан гэхэлэр эрэгтэй асран хамгаалагч буюу гэрлээгүй бол аав нь байхгүй бол аав ах нь нагаз ах нь гэх мэтчлэн садан төрлийн ахмад эрэгтэй хүнээр за гэрэлчсэн тохиолдолд нөхөр нь зөвшөөрөөгүй бол ерөөсөө ажилд орох боломжгүй байлаа. Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүсийн зөвшөөрлөлтөөр л ажилд ордог гэсэн үг. За 2019 оноос эмэгтэйчүүд эрэгтэй асран хамгаалагчийн зөвшөөрлгүйгээр юу хийж болдог болсон гэхээр гадаад паспорт авах, гадаадд явах хэрэгтэй болсон. Сургуульд бүртгүүлэх, суралцах хэрэгтэй болсон. Эмнэлгийн үйлчилгээ авах, эмчит үзүүлэх. За мөн улсын бүртгэлтэй холбоотой зарим шийдвэрийг бие дааж гаргах хэрэгтэй болсон юм байна. Гэх мэтчлэн за яг нөгөө өмнө ийм кино театрт кино үзэх, концерт үзэх, за ингээд бүр нөгөө ийм спортын арга хэмжээг үзэх, хөгжөөнд дэмжих хэрэггүй байсан хүмүүс юм байна шүү дээ, тий. За эмэгтэйчүүд нь. Тийм эмэгтэйчүүд нь. За тэгвэл одоо бол эрэгтэй хүний хажууд ингээд суугаад кино үзэж болно, концерт үзэж болно, тэмцээн үзэж болно гэх мэтчлэн энэ алсын ороо 2030 хөтөлбөрийн хүрээнд ийм үйл ажиллагааг хэрэгжүүлжээ. За энэ Сауди Арабын ханхүүгийн хийсэн одоо шинжилэл те Мухаммад бин Салманы. За энэ бол ер нь бол маш том шинжилэл. Одоо чи Сауди Арабын ертөнцийн бол энэ бол үнэхээр том шинжилэл. Бидний хувьд бол арайчтай гэдэг байгаа ч гэсэн. За ингээд ер нь бол хичнээн одоо үгтэй бурангу муухай сонсогч байгаа ч гэсэн исламын ертөнцид бол үнэхээр том дэвшил. Тэгээд эмэгтэй хүнийг өмнө нь бол ерөөсө гэрийн тавилга эд зүйлтэй жишдэг байсан бол алсын хараа 2030 гэдэг хөтөлбөрийн хүрээнд эмэгтэй хүн бол ядахнаа гэрийн тэжээвэр амтны хэмжээнд үнэлэгдэж байна гэж барууныхан бичиж байгаа. Тэ. За ингээд энэ асар том өөрчлөлтийг бол усаа залгамжлах хунтаач Мухаммад бин Салман хийсэн. Цаашдаа ч ер нь бол ингээд багаар ингээд өөрчлөгднө. Эмэгтэйчүүдийн эрх хүний эрхийг ер нь бол бид нар дээдэлдэг болно гэж ярьж байгаа. За гэхдээ одоо ч гэсэндээ ер нь бол нэг юм олон 100 жил явцсан ийм одоо юу гэдэг нийтлэг үзэгдлэр бол шүүхтэр эрэгтэй эмэгтэй хоёр гэрч гарч ирвэл эрэгтэй гэрчийн мэдүүлгийг нь илүү үнэн, илүү бодиттой гэж үзнэ. Тэгээд ер нь эрэгтэйчүүдийг илүү одоо юу гэх юм те нэр хүндтэй байлгана гэдэг утгаараа. Тэгээд ер нь бол эн чинь эмэгтэйчүүдийн хувьд бол маш том юу юм байлээ. Эмэгтэйчүүд ингээд нөгөө нөхрөөсөө салж чаддгүй. Ягаад гэвэл нөхрөөсөө бичгээр авцар гэдэг. Тийм шүү Тий, дээ. тэгээд ингээд нөгөө сургуульд явж олддог. Нөхрөөсөө бичиг авцар гэнэ. Тэгэнгүүт одоо эрчүүдийн хамаарлаас гараад ингээд ирнэ гэдэг бол эмэгтэйчүүдийн хувьд маш том дэвшил гэж үзлээ. Нөгөө 2018 онд энэ жолоодох хэрэгтэй болж байна гэдгийг нь бүр яг тод санаж байна. Тэгээд тэрнээс өмнө эн чинь бас эмэгтэй хүн машин борж болно гэж энэ шийдвэр гарч ийна гэдэг чинь ер нь бол сошиал даяар нэлээд бүүн болсон шүү дээ. Тэгээд ихэд л ялгааг амар мэдэрч ирсэн ёо. Жолоо барих хэрэггүй хүртэл байх гэж нэрээ. Зөвхөн хүүхэд төрүүлээл тэгээ өөр ямар нэг ирэх байхгүй юм шүү дээ. Тий, тэр чинь өмнө хараа ингээд зүгээр кино театрт яагаад кино үздэг юм бэ гэсэн чинь танихгүй эрэгтэй хүн зэрэгцээ сууч яах юм бэ? Ерөөс энэс болол. За энэ төрөд манай нэвтрүүлгийн өндөрлөг цаг болсон байна. Таныг сонсож байна гэсэн уриатаагаар интернет эмнэлэг хамтран ажилласан. За мөн Silk Feminine Wash шингэн савн хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогчдоо өргөжлүүлээд 15 цагаас радио мэдээг уйлаа унсараа 15 цаг 10 минутаас элдв шипийн нэвтрүүлгээрээ эргээд уулзъя. Баярлалаа мөгөх. За баярлалаа.